Сайн уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдрийн бичлэгээр би бүслэгээс дээш булчинг чангалж хөгжүүлэх дасгалыг оруулж байна. Тийм болохоор энэ дасгалд яг ямар дасгал оруулж байна гэвэл гар дээр сунях дасгалуудыг оруулж байна. Гар дээр сунях нь ер нь их олон булчинд сайнаар нөлөөлдөг байгаа. Бидний цээжний булчин, нурууны булчин, хөвлийн булчин, гарын булчин гудад маш сайн ордог. Энэ гарын bicep гэж нэрлэдэг. Хоёр толгой илүү тий. Тэгээд tricep гэж нэрлэдэг. Гурван толгойд ордог дасгалууд байгаа. Тэгэхээр гар дээр сунях дасгал нь зөвхөн нэг төрлийн сунях байдгүй, олон төрлийн гар дээр сунях дасгалууд байдаг. Тэгээд бүсгүйчүүд маань гар дээр суняадаг дасгал хийгээд байвал дэндүү их том булчинтай болчих үедээ гэж бас айдаг тохиолдлууд их байдаг л да. Гэхдээ юу гэж би хэлмээр байна вэ гэвэл гар дээр өөрийнхөө биеийн жингээр суняаснаар энэ булчин эрэгтэй хүн шиг томрохгүй, харин ч чангараад илүү гоё болдог. Тийм болохоор тэрэнд санаа зовсны хэрэггүй шүү заа юу. Тэгээд анх удаа дасгал гар дээр сунях дасгал хийж байгаа бол хэрвээ хөлөө ингэж байгаад тийм ээ гар дээрээ суняаж чадахгүй байгаа бол өвдгөө энэ газар тавьж байгаа өвдгөн дээрээ сунях боломжтой шүү заа юу. За тэгэхээр бид нар өнөөдөр хамгийн ихний дасгал юу вэ гэвэл зүгээр энгийн үндсэн суняалт байгаа гар дээр сунях. Тэгэхээр би энд жин тавьсан энэ туухан дээр хэрэглэж байгаа. Энэ яагаад гэвэл ингэж барьдаг. Хэрвээ та энэ гарын бугууны асуудалтай байгаа бол тийм ээ гарын бугуу өвддөг бол ийм гантел барьж байгаад суняаж болно. Эсвэл өөрийнхөө энэ атгаж байгаад энэ дээрээ суняаж болно. Хэрвээ гарын бугууны асуудал байхгүй бол шууд гараа тавьж байгаад дасгал хийх боломжтой шүү. Ойд миний нөгөө бугуугаар жоохон өвдөд байгаа учраас би өнөөдөр гантелтай хийхээр шийдлээ. За тэгэхээр үндсэн дасгалаа бид нэр 10 удаа хийгээд амраа, дахиад 10 удаа хийгээд амраад явах юм байгаа шүү. За тэгэхээр эхний дасгал үндсэн сонголт байгаа. Хэдүүлээ 10 удаа хийчихээ. Хэрвээ ингэж хийж чадахгүй бол өвдгөн дээрээ бас хийх боломжтой шүү. Эсвэл ингэж 1-2 хийж агаад бүр ядарах юм бол бас өвдгөө тавьж агаад хийх боломжтой. За тэгэхээр эхний дасгал руугаа оръё. Үндсэн гар дээр сунаалтайгаа 1 2 3 4 5 6 7 8 9 10. За тэгэхээр жоохон амраад 10 секунд дунд нь амраад тэгээ цааш нь өргөжлүүлж хийх болно. Дараагийн дасгал маань бид нар гантела ойрхон ингэж тавьж байгаа тийм ээ. Гараа яг эндээ нэ тавьж агаад гарын дээр суняан энэ артлын булчинд ордог military push up гэж бас нэрлэдэг, цэргийн суняалт гэж бас нэрлэдэг л дээ. Тэгэхээр хэрвээ та өвдгөн дээр байхаар бол гар энэ байдалтай зүгээр энгийн өвчин зүгээр эндээ нэ байрладаг байхад яг эндээ яжаад гар яг энд ирэхээр суняагараа заа. Тэгэхээр би энэ гапчээ. За тэгэхээр бэлэн үү? 1 2 3 4 5 6 7 8 9 10. За дахиад амарчээ. Саяны гар дээрх суу юу бол энэ арчлын булчинд орсон байгаа. Өмнөх бол ерөнхий гард орсохоос гадна цээжинд орсон байгаа. За дараагийн сунаалт маань бид нар энэ bicep гэж нэрлэдэг энэ булчинг чангалах гар дээр сунаалт байгаа. Тэгэхээр энийг гар дээр сунааж байгаа бол гараа бид нар ингэж тавьдаг шүү дээ тийм ээ. Ингэж тавь сунаахын оронд бид нар гараа нөгөө тийш нь харуулж сунаана гэсэн үг л дээ. Тэгэхээр ингэж тавьж агаад сунаана 1 2 3 4 5 6 7 8 9 10. За тэгэхээр энэ чангарч байгаа зү тэ бидний яг энд ч орно энд ч ордог дасгал байгаа. 3 2 2 2-нд нь ордог хэрэг гараа ингэж байгаа санийхан бол бас чанга байна шүү.
хичнээн сүнядагч гэсэн сүнялт ерөөсөө амархан болдгоо тал нь бас л хэцүү хөвөрөө байдаг. Тийм болохоор өвдгөө газар тавьж агаад үнэхээр хийж боломжгүй өвдгөө газар тавьж агаад хийгээрэй. За дараагийнх нь болохоор ямар сүнялт вэ гэвэл хоёр гараа нэлээд зайтай байрлуулж агаад бид нэр ингэж байрлуулсан бол одоо жоохон нэлээд хол зайтай wide push up гэж нэрлэдэг. Тэгэхээр бид нэр гараа жоохон зайтай тавьж агаад сүнэнэ. За энэ халтаг чинь Эдэж нь харуулж яж тавих. За нэлээд wide өргөн гараа тавиараа. Өргөн тавьж агаад яг энэ бол цээжинд маш сайн орно. 2 3 4 5 6 7 8 9 За чанга байна. За тэгэхээр энэ дөрөв байгаа. Дараагийн хийх гар дээрх сүнялт бол бид нар түрүү гараа яг эндээ тавьж агаад энд ордог тасгалыг хийсэн шүү дээ, тийм ээ. Цэргийн гар дээрх сүнэ. Одоо гараа маш ойрхон. Заримдаа хэрвээ гар дээр байгаа бол гараа diamond яг ингэж тавьж байгаа дунд нь гурвалжин байлгаж агаад хийж болно. Хэрвээ ганталтай хийж байгаа бол ганталаа маш ойрхон байлуулж агаад хийн гэсэн үг. За тэгэхээр дараагийнхаа хийж 1 2 3 4 5 6 7 үлээ тавилаа 8 9 10. За өвдгөө газар тавьж байгаа хийхээр хамаагүй амархан байдаг. Ганц сүнэж чадахгүй байгаа тохиолдолд өвдгөө газар тавиараа. Эсвэл бүр зүгээр газар тавихгүйгээр сүнийхээ аргагүй хэцүү болоод ирэх юм бол өвдгөө газар яг түрүүний миний хийсэнтэй адилхан газар тавьж болно шүү. За тэгэхээр одоо бид нар гар дээр гар устай чангарч байгаа эцтэй тийм ээ. Энэ хөвлөд орж байгаа нь мэдэгдэж байна. Цээж гар нь бүгдээрэнд нь орж байгаа нь мэдэгдэж байна. Одоо бид нар өөх шатах дасгалаар дуусгын өнөөдрийнхөө дасгалыг. Тэгээ өөх шатах дасгал нь юу вэ гэвэл нэг ингээд хоёр хөлөө зөрүүлж яваарай. Сайн харагдахгүй ах шиг байна те. Тэгэхээр ийшээ болгож байгаа тий. Одоо эндээс арай илүү харагдаж байна тийм ээ. Тэгэхээр хагас бүрбиг хөвлийн босоогоор хөвлийн дасгалтаар хамтд нь хийх болно. За тэгэхээр эхэллээ. Энэ хагас бүрбиг 1 2 1 2 1 2 энэ дөрөвдүгээр юм те. 4 энэ 5 6 8 9 сүүлж за тэгэхээр өнөөдрийнхээ дасгалыг ингээд дуусгая. 5 минут ч гэсэн маш үр дүнтэй дасгал байгаа. Тэгэхээр та миний энэ бүсгийнээс дээрх саяны энэ дасгалыг бүсгийнээс доорх хөлийн дасгалтаа хамт нь хийх юм бол ердөө 10-аас 15 минут өдөрт зарцуулна. Тэгэх юм бол бид нар бүсгийнээс дээш булчингаас чангална, хөлнийхөө булчингч чангална гэсэн үг. За тэгэхээр надтай хамт дасгал хийсэн танд маш их баярлалаа. Таалагдсан бол лайк өгөөрэй. Мөн дараагийн 5 минутын дасгалыг хамтаа хийх хүсэлтэй байгаа бол oka@tomorcig.com руу ороод имэйлээ бүртгүүлээрэй. Би таны имэйл рүү явуулах болно. Мөн YouTube cig.com oka@tomorcig хайгаад миний YouTube-ийн сувагт бүртгүүлээрэй. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай.